Монгол Улсын их сургууль Монголын үндэсний их сургуулийн нэрийн маргаан олон жилийн хугацаанд үргэлжилсээр байгаа. За уртаа бол Монголын үндэсний их сургуулийн барааны тэмдэг болох Mongolian National University нэршлийн хууль бус ашиглалтыг таслан зогсоох шийдвэр 2023 онд гарсан байдаг. За дав заалтах шатны шүүхийн шийдвэрийг гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байхад тухайн сургууль нэрээ өөрчлөөгүй хэвээр байгаамаа. Монголын үндэсний их сургуулийн зүгээс одоо ч нэрээ солихгүй гэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын их сургуулиас 2020 оны 9-р сард оюуны өмчийн газарт MNU-MUIS Mongolian National University барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа Монголын үндэсний их сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдлыг гаргасан. За гомдлын анхан шатны шүүх 2022 оны 8-р сард Монгол Улсын их сургуулийн талд шийдвэрлэгдсэн. Зарим Монголын үндэсний их сургуулиас нэрээ хизээ солих талаар тодруулахад Монгол Улсын их сургуулийн удирдлага нь нэрээ буруу орчуулчаад тэгээд тэр орчуулганда манай сургуулийн нэрийг ашиглах гэж манай сургуулийн нэр давхцаад байна гэдгээр манай сургуулийн нэрийг өөрчилгсөн маягийн юм яваад байгаа. Саяны хамгийн сүүлд гарсан шийдвэр бол улсын бүртгэлийг л хүчингү болгосон. Гэхдээ тэрнээс хойш бид нэр 15 онд 23 онд бүртгэгдсэн байсан тэр бүртгэлүүд нь үлдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр манайд бол нэрээ солих ямар ч тийм шаардлага байхгүй, шүүхийн тийм шийдвэр байхгүй байдаг нэрээрээ л байж байгаа. Монголын үндэсний их сургууль нь 1998 онд Чандман Эрдэнэ коллеж, 2002 онд Монголын үндэсний коллеж, 2004 онд Монголын үндэсний дээд сургууль, 2013 онд Монголын үндэсний их сургууль болж өөрчлөгдсөн байдаг. Бид хуулийн хэрэгжилтийг хэрхэн хянаж ямар арга хэмжээ авч байгаа талаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай холбогдож тодруулахад манайд Монголын үндэсний их сургуулийн нэршилтэй холбоотой 2023 оны шийдвэр ирээгүй байна гэх хариултыг өглөө. За ингээд олон жил зөрчигдсөн хэрэг шүүхээр шийдэгдсэн ч хэрэгжилтгүй, хариуцлагагүй, талууд зөрчилдсөн олон нийт эргэлзээтэй хэвээр байгаа нь манай улсад хууль шүүх ямар байр суурь эзэлдгийг нэг тод жишээ болж байна.